та. Тэгээ энэ болго яаж энэ одоо энэ дэр зэрэглэлийн тамирчтай өрсөлж ихээр бас их маш хөдөлмөр гаргасан. Энэ одоо тамирчид маань Тайланд улсад одоо 3 сар нэлээд хүнд нөхцөлд нэлээд хүнд одоо бэлтгэлийг даван туулж ур чадвараас ахилсан байгаа. За энэ дээр харагдаж байна. Өрсөлдөх тамирчны бас тохооны цохилтын хүчтэй болсон шүү дээ. Хэд одоо оноод шижирэгдийн манаас дух задарсан байгаа. Тэгтээ одоо их хүнд биш. Хөнгөө учраас бас тоглолтыг үргэлжлүүлж болж байгаа. За ингээд тоглолтын төгсгөл харагдаж байна. За энэ дээр одоо их сайн давтлаа. За сая өшөөлөгтөн зөрөөд урд гарын хажуугийн цохилд оновчтой болж өрсөлдөгч 2 дахь удаа хүнд байдалд оруулж. За энэ дээр урд гарын хажуу яг таарсан. Яг маран хүлийн хажуугийн илгэхт нь хажууг одоо юу таарсан байна. За энэ өрсөлдөгч бас маш их чансаатай тамир харагдаж байна. Уун жоохтой бас хариу давталгаа хийж харагдаж байна. За одоо ингээд санаачлагыг бол одоо Монголын тамирч аваад ингээд тулааныг өргөжлүүлж байна. За тэдний үзэгч за энэ сая зүүн хүлийн хажууг оновчтой болсон. Би энэ дунд маш хүчтэй тэнцвэр алдсан. Тэнцвэр алдахт нь шүүгч зогсож хилээгүүл бол давталгаа хийж болдог. Тэнцвэр алдахт нь бас баруун гарын цохилд маш хүчтэй ирсэн. За энэ өрсөлдөгчийн туршлага харагдаж байна сая. Огтуулаад маш оновчтой тохиолдож байгаас харагдаж байна. За ингээ санаачлагыг аваад төгсгөлийг их сайн хийж өгж байгаа. Энэ тулаанаас харагдаж байна. За тэгээд бол бас энэ тусгай тогтносон Монгол улсыг сурталчилсан ийм тулаан болсон. Энэ тулаан бол одоо Бангкокийн одоо төв гэж хэлэгддэг MBK центр гэж энэ одоо төвд болж байгаа. За энэ бол одоо худалдаа бизнесийн одоо том төв байгаа. Төв газар. За энд одоо энэ Монгол улсынхаа нэрийг гаргаж ингэж олныг шуугуулсан тулааныг шижирээд маань хийж чадсан юм а. За энэ дээр баруун гарын хажуу зүүн гарын шулуун цохилыг оновчтой болсон. Маш оновчтой болсон. За одоо тэр санаачлагыг гартаа аваад ингээд учраагаа одоо ялж байгаа. За энэ бас энэ монголчууд зарим монголчууд бас энэ тоглолтыг үзсэн байгаа. Ямар зугаалаад одоо явж байгаас монголчууд одоо ирж ийг сонирхсан. Бас талхал илэрхийлсэн. Тэгэхээр бас Монгол гэж энэ улсыг бас сурталчилсан юм тулаан болсон байгаа. За одоо энэ тулааны төгсгөлийн үе харагдаж байна. Үзэгчтэй улсын тамирчтай хөрлийн төлөө тоглосон байгаа. Тэр тоглолтод бас их хүч гаргасан тийм тулаан болсон. Үзүүкийн хувьд гэх юм бол надаас өндөр чац өндөртэй түрүү жилийн 2010 оны Мутайн дэлхийн аварга болсон тийм тамирчин байлаа. Ямар ч энэ тамирчинтай 3 раунд амжилттай тоглож ер нь би нэгдүгээр үедээ яг нөгөө өрсөлдөх тамирчнаа жоохон харж тоглоё гээд оноо алдахгүй ер нь тоглосон байгаа. Тэгээд 2 3 дугаар үеэс яг өөрийнхөө яг хүчтэй өвшгөлт гарыг яг холбож тоглож өрсөлдөх тамирчнаа ер нь солруу тоглосон. Тэгээд 3 үе яг урагшаа яв тоглосон. Тоглож яг хоцсон байгаа та. Монголын тамирчин шижирээдний маань медалийн төлөө тоглолтоос үзэж тавхтай өргөж байна. За Улаанбаатарт Монгол улсын тамирчин Чулуунбаатарын шижирээдэн 1989 онд төрсэн Дундгой аймгийн харьяа Мишель кикбокс төвийн тамирчин байгаа. За түүний өрсөлдөгч нь 2010 оны дэлхийн аварга Узбекистан улсын тамирчин Санжа Хушназаров гэж энэ тамирчин за 2010 онд Гонконг зохиогдсон дэлхийн аваргыг төрүүлээд буцчихсан юм тамирчин. За мэдээж л суглаа авчраа бол хатуу таарсан бол ойлгомжтой. За тэгээ яг би энэ хөгжил за сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд бол шижирээд маш сайн бэлтгэгдсэн ийм үе таарсан байгаа. За тэгээ энэ бичлэг бол одоо сонирхчдын камераараа миний би чадан ядан бичээд үзэгч та бүхэндээ хүргэж байгаа гэдгийг сайн ойлгож үзэж байгаа хаа гэж найдаж байна. За бас нэг тоглолтууд бол уран гой тод харагдахгүй ч гэсэн ерөнхийдөө бол бас ингэ харагддаг. За Улаанбаатар Монголын тамирчин байна. За Монголын тамирчны зүүн баруун гарын холбосон цохилт цай маш хурдтай хүчтэй ирж байгааг үзэж та харж байна. За Узбекийн тамирчин Санжар Хушназаров бол одоо нэлээд нуруу өндөр уртгаар урт хөлтөө ийм тамирчин байна. За Монголын тамирчны за баруун гарын хажуугийн цохилт цай оновчтой болоо. За зүүн баруун зүүн гарын 2 давталгаа амжилттай боллоо.
ерөнхийдөө их маш нямбаа юм тоглолтыг хийж ингэж хэлж болно. Тэгээд сэрэг тоглоог сайн хийж өгч байна. За энэ дээр тоглоо гаргаад хариу тоглоонуудыг одоо сэрж маш анивчтай хийгээд байна. За тэгээд өвдөглөлт нь амжилттай хамгаалж өөрөө хараа оновчтой өвдөгний хамгаалтыг өвдөгний тоглоог хийгээд байгаа. Тэгээд талентын бокс бол одоо бусад тулааны урлагуудаас бол хамгийн хатуу ширүү мөрсөлдөөнтэй ийм төрөл уйлгаар өвдөг тохоо ордог байгаа. За тэгээд энэ одоо төрлийг бас энэ нэгтгэлийн цавхаа сэргийлээд энэ тохооны хамгаалт, хөлийн хамгаалт хийсийг харж байгаа. Энэ удаагийн дэлхийн тэмцээх маш өвөрмөц зохиогдсон, зурлаар зохиогдсон хэд хэдэн тамирчтай ангилж, оноо өгч одоо ингэж тэмцээн зохион байгуулсан 14 хоног одоо Таиланд улсад өргөж ирсэн урт одоо наадам басаа. За энэ дээр сая бол баруун хөлийн өшгөлт бол жижиг эднээс бол хүчтэй очлоо Узбекийн тамирчин. За сая доогуур өшгөл хөлөөр амжилттай болсон. За сая бас биеийн дунд хэсэгт зүүн үеийн хажууг өшгөлтөөс оновчтой тогтож байгааг харж байна. За Монголын тамирчин бол зайгаа их маш зөв барьж байна. Өөртөө одоо довтлох ашигтай зайгаа. За ингээ 2 дугаар үеийн тоглолтыг үзэж таах харж байна. За улаан одоо бэлэтэй улаан талаас болонгоос тулж байгаа тамирчин бол Монголын тамирчин шижирэлт нь байгаа. За улангаас бол Узбек улсын тамирчин 2010 оны дэлхийн аварга Санжар Хушиназаров гэж энэ тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглож байгааг харж байна. За Узбекийн тамирчин бас их хурдтай, хүчтэй, нуруулаг, техникийн одоо үзүүлэлт сайтай, тоглооны хувилбар ихтэй тамирчин байсан. За тэгээ монголчууд маань аврагыг хожиж авраг болдог гэж ярьдаг. За сэтгэл зүйн хувьд бол шижирэлт маань их өндөр итгэлтэй байгаа. За энэ тэмцээнээс сая 100 гарын хажиг шууд өнцгöd маш гоё ирлээд сая 2 гарын хооронд хуураад их оновчтой тоглолоо ер нь зөвхөн давал авахаар ийм тоглолоо хийж байгаа гэж байна. Тэгээд бэлийн одоо грамм хамгаалах чадвар сонирхчтой байлээ байгаа. 10 одоо үнзэж ярьдаг. 200 грамм орчим жинтэй юм бэлийг төлөвлөж байна. За сая бас 100 гарын тоглолоо их оновчтой болж байна. Их зөв тактикийн тоглооны зөв сая бас хөлөөрөө өшгөлж байгаа юм шиг хуураад 100 гарынхаа цогцолтойг оновчтой тоглож ингэж ээж танаага авч байна. Яа. Тэгээд дэлхийн холбооноос бас энэ шүүлтийн болоод үзэгчд хүрх талаас энэ дөрмүүдээ нэлээд шинжилж гаргасан байгаа. За энэ сонирхчдын дэлхийн авах тэмцээн зохиогч ингэхэд энд бол нокаут бол гарч байгаа. Энэ маань бас үзэгчдэд зориулсан. Ийм бас төрлийн дөрмөө одоо шинжилж гаргасан байна. За энэ дээр гарын одоо хэд хэдэн удаагийн тоглоом оновчтой болсон. Яхаа 100 гарын тоглоом. За ингээ 2 дугаар үе. За энэ дээр 2 дугаар үе Узбекийн тамирчны амраас цус гарсан байгаа. За 2 дугаар үе хийж байна. 2 дугаар үе төгсгөл харагдаж байна. За маш оновчтой гар хөлийн холбосон тоглоомод амжилттай байж Узбекийн тамирчин сая гүнд байдалд орж байгааг үзэж таах харж байна. За одоо бол аргалаад ингээд за шижир эдний маань тоглоо ширүүсэд ирлээ. Маш төвчээр гаргаж одоо тулцсан байна. За одоо сүүлийн үед бол одоо шүүгчнэрт бол маш одоо чухал хин одоо төвчээр гаргасан гэж тааждаг. За ингээд одоо сүүлийн үед харж байна. Шижирийн манаас тоглоо улам нэгт сая зүүн хөлийн хажуугийн өшгөл маш оновчтой болсон. Дээр нь хөл ерөөсө буугааг байхдаа зүүн гарын одоо цэглэлээр маш оновчтой тоглож байгааг став гарлаа. За одоо өвдөглөөд явчихвал юм тэгэл оноогоор бол нэлээд дасраад явчлаа. За өшгөл амжилттай болсон. За хаад 3 жишгэл амжилттай болсон юм дүнсэг.